Сайн байцгаана уу? Та бүгдийн өдрийн мэндийг хүргэе. Програмчдын суурь шатны хичээлийн дараагийн өдөр эхэлж байна. За тэгэхээр өнөөдрийн бидний үзэх сэдв юу вэ гэхээр хэдүүлэнд нь scope гэдэг нэртэй сэдв үзэн. За scope гэдэг нь юу вэ гэхээр ямар нэгэн хувьсгчийг зарлахад тэр нь одоо globus уу одоо needs одоо програмд нөлөөлөх үү аль эсвэл тухайн блок код нь нөлөөлөх үү гэдэг зүйлийг зааж өгдөг зүйл нь scope байх нь. За тэгээд цаашаа үзвэл одоо их сургуулийн одоо програмчдын одоо хэрний онл гэдэг нэртэй хичээл байдаг. За тэр хичээл дээр ерөнхийдөө энэ зүйлийн тухай одоо маш сайн үздэг. Dynamic болон static scope гэдэргээд тиймэрхүү зүйлүүдийг сайн үздэг. За гэхдээ миний хувьд бол анхан шатнд бол заах гэж байгаа учраас зүгээр анхан шатных нь юуг нь заяа. За тэгэхээр хэдүүлэнд нь хамгийн ихний та нараас одоо асуухыг хүсэж байгаа. Одоо та нар өөрсдөөсөө асуугаад үзээрэй. За ямар нэгэн одоо юунууд хувьсгчд ижирхэн нэртэй байвал яах вэ? Тэрэн дээр ямар нэгэн асуудал үүсэх үү? Ерөн ихэнх багш нар бол мэдээж ямар нэгэн хоёр хувьсгч бол ижирхэн нэртэй байж болохгүй гэж ерөнхийдөө заадаг. Гэхдээ байж болдог бол яах вэ? За тэгэхээр хэдүүлээ энэ дээр зүгээр нэг жишээ авч үзье л да. Одоо жишээ гэртээ бид нар ямар нэгэн дүрм журм байгаа тий гэртээ байхад ямар нэгэн дүрм журм байгаа. Одоо жишээ нь өдөр болгон гэрээ цэвэрлэх ч гэдэг юм уу тий аль эсвэл гэртээ гэрийнхаа хувцсыг өмсөн ч гэдэг юм уу гэртээ гадны хувцастай байхгүй ч гэдэг юм уу тийм ээ. Одоо нэг ямар нэгэн тийм дүрм журм бидний гэр дотор байгаа шүү дээ. Тэгвэл тэр гэр дотор байгаа дүрм журм гэрээс гадаа гараад ирэхээр магадгүй сургуульд ирэх ч юм уу тий нөлөөлөх үү? Үгүй шүү дээ тий. Одоо сургууль дээр байгаа дүрм журм өөр сургууль дээр байгаа дүрм журм бол сургуулийн орчинд нөлөөлнө. Гэрийн дотор байгаа дүрм журм бол гэр дотор нөлөөлнө тийм ээ. За мөн дэлхий даяараа дагаж мөрддөг одоо ямар нэгэн хууль дүрмүүд бол байгаа шүү дээ тий. За тэр дүрм бол дэлхийн нийтээрээ дагаж мөрдөж байгаа дүрм. За ерөнхийдөө бол энэ байдлаар хэдүүлээ ойлгох нь програмч дээр мөн ижирхэн. За тэгэхээр хамгийн ихний бидний үзэх scope болохоор ямар нэртэй scope бэ гэвэл local scope гэдэг нэртэй. За тэгэхээр local гэхээр ч одоо тухайн газар нутгийн гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр хэдүүлээ энэ function дээр авч үзье create гэдэг нэртэй function. Энэ болохоор x нарвтай тэнцэж чинь тийм ээ. Тэгээд x-ийг бол хэвлээд гаргаж байна. Тэгэхээр мэдээж x-ийн хариу бол энэ дээр 10 гэж гарах нь бол тодорхой. За гэхдээ хэдүүлээ энэ x ямар x юм бэ гэвэл local variable байх нь. За яагаад энийг local гэж нэрлэж байгаа вэ? Яагаад энэ газар нутгийн гэж нэрлэж байгаа вэ гэвэл зөвхөн энэ block code нь зөвхөн энэ create гэдэг нэртэй function дотор л энэ юу хүчнтэй байх нь. Энэ variable хүчнтэй. Жишээ нь энэ x-ийг энэ гадна ингээ биччихвэл энэ бол хүчингүй. Яагаад гэвэл энэ бол зарлагдаагүй байгаа юу гэж undeclared variable гэж тийм алдаа хэдүүлэнд гарч ирэх нь байна. Тэгэхээр зөвхөн энэ дотроо байгаа. Зөвхөн тухайн function дотор байгаас хэдүүлээ тэрийг local scope гэж нэрлэх нь байна. За тэгэхээр ерөнхийдөө бас энэ бол local scope-ийн жишээ байх нь. За тэгвэл хэдүүлээ дараачих нь scope-ийг авч үз. Дараагийн scope нь юу вэ гэхээр хэдүүлэнд нь global scope гэдэг байна. За мэдээж хэдүүлээ local scope-ийг юу гэж ойлгож болох вэ гэхээр одоо тухайн одоо гэртээ одоо мөрдөгддөг дүрм журам ч юм уу те тэгж ойлгож болно. Харин global scope-ийг хэдүүлээ юу гэж ойлгож болох вэ гэвэл одоо дэлхийн нийтээрээ дагаж мөрддөг дүрм журам байгаа шүү те. Одоо жишээ нь юу гэдэг юм жолооны үнэмсэгтэй байж ижил жолоо барина гэдэг бол дэлхийн нийтээрээ дагаж мөрдөгдөг дүрм журам шүү дээ тий. Дэлхийн нийтээр тэр дүрм хідүүлэнд нь одоо суудсан байгаа тийм ээ. За тэгэнгүүт global scope гэдэг бол global variable гэдэг бол яг энэ тухайн програм тэр чигт нь тухайн нэг програм тэр чигт нь нөлөөтэй тэр чигт нь одоо хүчнтэй байдаг тэр variable-ийг хэдүүлээ global variable гэж нэрлэдэг байгаа. За тэгэхээр энэ бол global variable байх нь ямар нэгэн function дотор энэ бол харьяалагдахгүй шүү дээ. Энэ ямар нэгэн function дотор байхгүй юм тийм ээ. За тэгвэл энийг мэдээ cout хийгээд гаргуул энэ дээр бол 5 гэдэг хариу гарч ирнэ. 5 гэдэг хариу гарч ирнэ. За тэгвэл дахиад энэ дээр x дээр нэмэх нь гэж яагаад дахиад доор нь cout x гэвэл энд хэдүүлээ 6 гэдэг хариу гарч ирэх нь. Ямар нэгэн error буюу ямар нэгэн асуудал бол энэ дээр үүсэхгүй. Яг тэгвэл энэ x бол global variable байх нь.
Яг тэгвэл энэ бол тэр програм тэр чигт нь нэг програмыг тэр чигт нь энэ бол хүчинтэй байж байгаа. Нэг програмын туршид энэ тэр чигт нь хүчинтэй байж байгаа. Ийм юу байх нэ. Энийг хэдүүлээ global scope-ийн одоо юу global variables гэж ойлгох нь. За бүр цаашаа яваад үзвэл dynamic одоо variables байгаа. За тэгвэл дараачийн хідүүсэнгийнх нь үзэг зүйлс юу вэ гэхээр хідүүсээ block scope гэдэг зүйл байгаа. Одоо сайн хідүүсээ local variables, global variables гэж үзсэн. Одоо энэ болохоор block scope. За энэ юу ямар юм байт юм бэ гэхээр хідүүсээ if гэдэг statement-ийг хідүүсээ мэдж байгаа те хэрвээ гэдэг statement. За тэгвэл өөр нь одоо чинь for гэдэг statement-ийг бид нар мэдж байгаа. Мөн while гэдэг энэ statement-ийг хідүүсээ мэдж байгаа те энэ гурыг бол мэдж байгаа. За тэгэхээр энэ гурав дотор ямар нэгэн variable-ийг хідүүсээ зарлал тэр бол block scope буюу энэ block код дундаа л үржих team юу байх нь вэ? Хідүүсээ. За хідүүсээ эндээс үзээс та I-ийг хідүүсээ for-ын дотор ашигласан тийм ээ. For-ын дотор ашигласан гэдэг бол энэ бол block scope-оор явж байгаа. Тэгэхээр энэ бол block variables байх нь шүү дээ. Зөвхөн энэ for гэдэг энэ block-ийн дотор үржих энэ дотор хүчинтэй байх team хувьсгч байгаа нь. За тэгэхээр энэ дээр хідүүсээ I нь бол tick 1 2 3 4 гэж хэвлэгдэх нь байна. За тэгвэл доор нь дахиад I-ыг ашиглая гэхэд энэ дээр бол ямар нэг асуудал гарч ирэх нь. Яг тэгвэл энэ for гэдэг энэ блокоос энэ хаалтаар дуусчихж байгаа. Тийм учраас энэ хаалтаар дуусна гэдэг чинь энэ хаалтын дотор энэ хоёр хаалтын дотор л энэ I гэдэг хувьсгч бол хүчинтэй байна уу гэхээс биш энэ хоёр хаалтаас гараад явчиход энэний дээр ч юм уу энэний доор ч юм уу байхад бас хэдүүсээ энэ I бол зарлагдаагүй тийм variable байх нь байна. Тийм хувьсгч байх нь байна. Тэгэхээр энэ дээр бол нэг undeclared variable гэдэг хэдүүлэнд нь бол алдаа ерөнхийдөө гарч ирнэ. За тэгвэл дараачийн хідүүсгийнх нь үзэх зүйлс бол юу вэ гэхээр хідүүсээ variable shadowing гэдэг нэртэй зүйлс байгаа. За энэ бол хідүүсгийнх нь ерөнхийдөө scope-д бол үзээд дууссан. За variable shadowing гэдэг нь юу вэ гэдгийг хідүүсээ авч үзье. За энэ юу вэ гэхээр хідүүсэнд нь одоо яг нэг хамгийн ихний хичээлийн ихт асуусан асуултын хариулт бол энэ дээр гарч ирнэ. Int x тэнцүү 100 гэдэг хідүүсээ зарлцсан. Тэнгүүд одоо x-ийн энэ бол global variable шүү дээ. Тэг ямарваа нэгэн function дотор байхгүй байгаа энэ variable байна. Энэ хувьсгч байна. Тийм учраас энэ хувьсгч бол global variable гэж явах нь. За энэ тэгсэн ч доор нь тэгэхээр яг ижлэх нэртэй x гэдэг нэртэй хувьсгч байна шүү дээ. Яг ижлэх. Гэтэ энэ x нь юу юм бэ гэвэл void test гэдэг function дотор байгаа ийм x байх нь. За тэнгүүд int x тэнцүү 50 гэж байгаа тий хэдүүсээ. Тэнгүүд одоо энэ дээр нь 100 гэж зарцсан, энэ дээр нь 50 гэж зарцсан. Ижлэх нэртэй variable. За тэнгүүд энэ дээр хэвлэж чинь тэгвэл 100 хэвлэх үү 50-ыг хэвлэх үү гэдэг асуудал байгаа. Тэнгүүд энэ дээр бол 50-ыг хэвлэх нь. Тэгэхээр бид нэр эндээс юуг ойлгож авч болох вэ гэвэл ямарваа нэгэн за local variable бол ижлэх нэртэй байж болохгүй. Local variable бол ижлэх нэртэй байх боломж бол байхгүй. Харин global болон local variable хоёр ижлэх нэртэй бол байж болох нь. За гэтээ алинд нь илүү эрх мэдэл байд юм бэ гэвэл localд нь илүү эрх мэдэл байна. Тэр block кодонд энэ function дотроо энэ зарласан энэ x нь илүү эрх мэдэлтэй болохоос ш энэ global variable-ийг зарлагдсан энэ хувьсгч нь бол эрх мэдэлтэй бол биш байх нь байна. Тийм учраас энэ бол 50-ыг хэвлэж байгаа байх нь байна. За энийг бол variable shadowing гэж нэрлэж байгаа. За тэгэхээр өнөөдрийн хичээл иймэрхүү байлаа хэвчүүлээ. Өнөөдөр scope гэдэг чухал сэдвийг үзлээ. За ерөнхийдөө одоохондоо scope гэдэг зүйл бол тодорхой хэмжээний энгийн амархан байна. За гэхдээ цаашлаад үзвэл одоо хэдүүлээ жишээ нь өөрсдөө ирээдүйд ямарваа нэгэн хэл одоо програмчдын хэл зохиолоо гэж бодъё л та тийм ямарваа нэгэн програмчдын хэл зохиолоо гэж бодоход хэдүүлээ энийг бол илүү гүнзгий төвшөнд нь үзнэ. Ерөнхийдөө ямар утгатай ямар зүйл байдаг вэ гэдгийг. За тэгэхээр өнөөдрийн хичээл таалагдсан байх гэж найдаж байна. Ямарваа нэгэн асуулт байгавал доор комент хэсэгт бичээрэй. За тэгээд бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дарж манай чаналыг дэмжээрэй.